Дараагийн мэдээг танилцуулъя. Финланд улс шинэ хууль баталсан байна. Энэ хуулийн дагуу сурагчид өдрийн цагаар гар утас болон ухаалаг төхөөрөмж ашиглахыг нь хориглож байгаа юм байна. Ийхүү шийдвэр гарах болсон шалтгаанаа Финландын хууль тогтоогчид тайлбарлахдаа тухайн гар утсыг хэрэглэх явдал, ухаалаг утсыг хэрэглэж байгаа явдал нь бол сурагчдын сэтгэл санааны сайн сайхан байдал болон сургачид нь сөргөөр нөлөөлж байгаа. За тэгэхээр энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор тухайн хуулийг баталсан гэж мэдэгдэж байна. За энэ хүү шинэ хуультай холбоотой журам бол эрх хичээлийн жилд эхнээс эхлээд бол хэрэгжин өөрөөр хэлбэл 8 дугаар сард бол тухайн хуулийн хэрэгжилт хэрэгжиж эхлэх юм байна. За энэ хуулиар бол сургуулийн байранд гар утсыг ашиглахыг бүр мөсөн хориглоогүй. Гэхдээ хичээлийн үеэр захирам төхөөрөмж ашиглахыг зөвшөөрөх хэсэг шийдвэрийг бол багш нарын гарт өгч байгаа юм байна. За тэгээ багш нар бол нөхцөл байдлаас хамааран шийдвэрээ гаргана гэж үзэж байна. За мөн сурагчид хичээлийнхаа үеэр өөрт нь захирам төхөөрөмж ашиглаж тусалцаа авах шаардлагатай болох юм уу? Биений эвгүрэх тааг болох тохиолдолд гар утсаа хэрэглэх шаардлагатай бол багшаас зөвшөөрөл болон сургуулийн ажилтнуудаас зөвшөөрөл авч бол тухайн гар утас төхөөрөмжөө хэрэглэх боломжтой гэж үзэж байна. За мөн шинэ хуулиар бол хичээл сурлагт нь саад учруулсан тохиолдолд сурагчдаас гар утасны төхөөрөмж, электрон төхөөрөмжийг нь хураа авах эрхийг сургуулийн ажилтнуудад өгч байгаа юм байна. За энэ хуультай холбогдуулан бас Финландд эсэргүүцэж байгаа хүчнийхэн байгаа. За ер нь бол сургуулийн орчинд иймэрхүү захин хэрэглээг хязгаарлах нь энэ тухайн асуудлыг шийдэх бодиттой шийдэл бишээ гэсэн ийм эсэргүүцлийг бас илэрхийлж байгаа. За мөн Финланд улсын хувьд бол ихээхэн томоохон ийм амбицтай зорилтыг бол тавьж байгаа. За яагаад вэ гэх юм бол хүүхдүүдийнхээ дижитал ур чадварыг нэмэгдүүлнэ гэсэн ийм зорилт тавьж байгаа атлаа. За захим төхөөрөмж болон гар утасны энэхүү хэрэглээг хязгаарлаж байгаа явдал нь бол тухайн зорилгот хүрэхэд ямар нөлөө үзүүлэх гэсэн тодорхойгүй байна. За ямар ч тач тус улсын боловсролын сайд Андрес Адежквес бол энэхүү асуудал дээр бол хэдийгээр гар утас хориглож байгаа ч гэсэн тухайн зорилготой хүрэхэд ихтгэл төгс байгаа гэдгийг олон нийтэд мэдгдсэн байна.